За Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэр 7 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд усраг Аадар бороо осны улмаас 3 үер бууж Үлгий сумын 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэн үерийн гамшигт нэрвэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулж өчигдөр Монгол улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайд хөрөлсөх улсын онцгой комиссийг яралтай оролдуулж үерийн нөхцөл байдлыг авч хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ хүрээнд Монгол улсын засгийн газраас Баян-Улгийн аймгийн ард иргэдэд зориулж ялангуяа үерийн голомтонд орон гэрээ алдсан иргэдэд зориулж 80 иж бүрэн гэр дээр нь гамшигын хор уршигыг арилгах зорилттой 4 нийч техник нийт 620 гаруй сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өнөөдөр энэ хүмүүлгийн тусламжийн цуваа хөдөлж байна. Хүмүүлгийн тусламжийн цуваа очсноор гэр оронгүй болсон иргэд маань бас гэр оронтой болох дээр нь гамшигын хор уршигыг арилгах үйл ажиллагаанд энэ техник хэрэгслүүл тодорхой бас дэмжлэг туслах болно гэж итгэж найдаж байгаамаа. Баян-Улгийн аймгийн Үлгий суманд гарсан үерийн гамшигт Монгол улсын засгийн газраас тэр ард иргэдэд зориулж хүмүүлгийн тусламжийг өнөөдөр хөргүүлж байна. За өнөөдөр хүмүүлгийн тусламжийн цуваа маань Улаанбаатар хотоос хөдлөлөө. Нийтдээ бид Баян-Улгийн аймагт ард иргэдэд зориулаад 80 гэр, за мөн тодорхой мөн тооны автомашинуудыг мөн хүн тоног хөрөмж хөргүүлж байна. За цуваа маань өнөөдөр хөдлөж байна.